За өнөөдрийн бичлэг дээр амжилтанд хөтлөх зарчмууд номын талаар ярилцах болно. Номын зохиолч нь Рэй Далио байгаа. Рэй Далио бол одоо дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтанд багтдаг ийм хүн байгаа. За энэ ном нь бол Нью-Йорк Таймс-ийн бестселлер болж исэн түүний ном Ажил амьдралын зарчмууд гэдэг бараг 600 хуудастай дэлхийд одоо 2 сая гаруй хувь борлогдсон ийм актив ном байдаг. Энэ номных нь амьдралын зарчмууд хэсгийг нь хялбаршуулсан хувилбар нь байгаа. Бас номын зохиолч маань өөрөө бичсэн. Тэгээд бүх насны уншигчдад зориулсан зурагт ном гэж байгаа. Яг бүх насны хүмүүст зориулсан учраас одоо энэ ном дээр гардаг нэлийн хүнд гүнзгий агуулгатай зарчмуудыг маш энгийн үгээр зурагт тайлбартаагаар энэ хүн ном дээр оруулж өгсөн. За гэхдээ одоо ажлын зарчмууд нь бол энэ дээр байхгүй юм шиг үлээ. Зөвхөн амьдралын зарчмуудаа л ингэж хялбаршуулж энэ номд оруулж өгсөн юм байлээ. Тэгээ энэ номыг уншихаар нэх гоё тийм мэдрэмж төрдөг. Одоо ном нь өөрөө угаасаа яг нэг аялал хийж байгаа хүний зурагтай ном байхгүй юу. Тэгээ тэрнээсээ болоод ч тэр юм уу яг би ингээд одоо нэг юм амьдрал гэдэг нэртэй юм урт хугацааны аялалд гарч байгаа. Тэгсэн чинь номын зохиолч нь тэр аяллыг аль хэзээний туулаад ард нь гарчихсан. Тэгвэл бүр зүгээр ч нэг ард нь гаралгүйгээр хамт аялж байгаа маш олон хүмүүсээ ажиглаж исэн. Тэгээд одоо аяллынхаа төгсгөлд ингээд аялалд гарч байгаа шинэ одоо уншигчид биднэртээ амьдрал гэсэн ширэнгэ ойлоо орхож байгаа тэр уншигчдаа зориулаад аяллын туршид ийм байсан шүү. Аялалд явж хахад ийм бэрхшээлүүд тулгарх юм байлээ шүү. За хамт аялж исэн хүмүүсээ харахад тэдгээр хүмүүс бол тэр аяллыг одоо ингэж одоо тэр аялалд тохиолдсон асуудлуудыг ингэж шийдсэн, би ч гэсэн ингэж шийдсэн. Тэгэхээр хэрвээ танд ийм асуудал тохиолдвол тохиолдохгүй ч гэж магадгүй. Гэтэ ийм асуудал тохиолдох юм бол ингэж шийдээрэй гэх тэрийг ингээд зөвлөмжүүдээ зарчмууд болгоод энэ ном дээр буулгачихсан юм шиг санагцсан. Жишээ нь одоо нэг ийм зөвлөгөө одоо баг ном болгон дээр байдаг шүү дээ. Хувийн хөгжлийн ном болгон дээр л одоо та өөрөөсөө өөр хүмүүсээр бага бүрдүүлэх хэрэгтэй. Танаас өөр таны сул талыг чинь нөхөж чадах тийм хүмүүсээр бага бүрдүүлэх хэрэгтэй гэдэг одоо зөвлөмж бол баг бүх ном дээр байдаг. Тэгтэл энэ ном дээр тэр зөвлөмжийг бүр яаж гоёор илэрхийлж ингэж зөрхөнд хүргэж байна гэхээр одоо жишээ нь ингээд энэ номын зохиолч бол нэг юм өндөр уулан дээр таны ингээд хүсэл мөрөөдөл тийм одоо зориг ч байгаа гэж аахгүй. Тэгвэл тэр өндөр уулын оргил дээр гарахын тулд бид нэг үл мэдэгдэх тийм амар одоо дотор нь юу байгаа нь үл мэдэгдэх тийм ширэнгэн ойг туулаад гатлаж гараад тэр одоо хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжтой юм байна л да. Тэгвэл ширэнгэн ой дотор юу байгааг мэдэхгүй те. Тэнгүүд номын зохиолч тэгж аахгүй. За энэ ширэнгэн ойлоо чи орсны дараа за ойролцоогоор нэг 15 минут ч юм уу 20 минут алхасны чинь дараа нэг могоо гарч ирнэ шүү. За тэр могоо бол чиний амьдралд гэдэг тохиолдож магадгүй тохиолдохгүй ч гэж магадгүй. Тэр ширэнгэн ой дотор бол могоо байгаа нь үнэн. Гэхдээ аялж байгаа хүн болгон таарлтна гэсэн үг шүү дээ, тий. Гэхдээ тэрэн дотор байгаа нь үнэн учраас чамд бас таарлаж магадгүй. За тэгэнгүүт тэр одоо ингээд ай модон дунд чин могоо явж байгаа нь биднэрт сайн харагдаж чадахгүй байж магадгүй шүү дээ. Таны хараа сайн ч гэж магадгүй, муу ч гэж магадгүй. Хэрвээ одоо хараа муутай ах юм бол сайн нэг хараа сайтай хамтрагчтай заавал байх хэрэгтэй шүү. Могоо гараад ирэхэд чи харж чадахгүй бол чиний хамтрагч чинь тэр могоог харах ёстой шүү. Энэ мэтчлэнгээр ингээд тэр ширэнгэн ой дотор явхад чамаас өөр давуу талтай маш олон хүн чамд хэрэг болно шүү гэд илэрхийлсэн байгаа хгүй. Тэнгүүд ингээл бусад ном дээр өөрөөсөө өөр хүмүүстэй нөхрөл гээл тэгэхээр нэг заал гэж бодогддог байтал энэ дээр болохоор ингээд амьдралыг ширэнгэн ойтой зүүрлээд тэр ширэнгэн ой гатлахын тулд чи могоог харж чадахгүй бол могоог хардаг хин нэгэн хүн чамд хэрэгтэй шүү те. Өөр тэгээд ингээд зөндөө олон саад бэрхшээлүүд тулгарна. Тэр болгон дээр чи харж чадахгүй чинь харах маш олон хүмүүс хэрэгтэй шүү. Тэр хүмүүс чиний төлөө чамд өөрийн чинь төлөө чамд хэрэгтэй шүү гэд аюу гоёор тайлбарласан учраас яалччгүй ингээд уншаад үзэх юм бол бүх насны хүнд аюу гоё ухаарал ингээд хайрлахаар ном байлээ. Бас ингээд номынх нь арт талд нь болохоор юм гоё юм амьдралын мөчлөг гэсэн юм хэсэг байгаа юм байлээ. Энэ амьдралын мөчлөг гэдэг нь болохоор хүний амьдралыг ингээд 3 мөчлөгт хуваах юм байна л да. Нэгдүгээр мөчлөг нь бол хүүхэд насны үе байгаа. Энэ мөчлөгийг болохоор одоо хараат байдал гэж хэлж байгаа. Бусдаас хараат байдал. За дунд үе нь болохоор бие даасан байдал. Өөрөө яг гэр бүл зохиогоод ажил амьдрал авч яваад бие даасан үе болж байгаа. За төгсгөлийн үе нь болохоор одоо бусад хүний амжилтанд туслах, бусад хүнд туслах үе байгаа. Одоо ач зээгээ хардагч гэдэг юм уу те. Одоо өөрөө гой чөлөө цагаа өнгөрүүлнэ гэсэн ер нь бол бусад хүнд тус болдог ийм амьдралын 3 мөчлөг байт юм л да. Тэгэнгүүт одоо мэдээж одоо түрүүний ярьсан жишээгээр те ширэнгэн ойлоо орсноо та одоо юу могоотой тааралдаж болно, тааралдахгүй ч гэж болно. Гэхдээ тэр дотор могоо байгаа учраас тааралдах магадлал маш өндөр гэж байна шүү дээ. Яг түүнтэй адилхан хүн болгоны амьдрал дахин давтагдчихгүй ч гэсэн бид нар яг нэг амьдрал гэсэн ингээд нэг аялал руу явж орж байгаа учраас хүмүүсийн амьдрал тохиолдож байгаа зүйл ч гэсэн таны амьдрал тохиолдох магадлал маш өндөр. Тийм учраас ямар насанд ямар саад бэрхшээлүүд тулгарт юм бэ гэдгийг эхлээд мэдээд авчих юм бол энэ зүйл миний амьдрал тохиолдох магадлалтай юм байна. Тохиолдсон үед нь би ингэж шийдвэрлэх ёстой юм байна. Миний өмнө явсан аялагчид
ингэж асуудлуудаа шийдэж ирсэн байна гэдгийг нэгээд мэдээд авчих юм бол тэр асуудал тохиолдсон үед нь яагаад энэ надад тохиолдчихвоо, яагаад би гэж вэ гэж ингэж одоо өөр байж болоогүй мүү гэсэн ингэж одоо бодит байдлаас нүүр буруулах биш, яг бодит байдлаагаа нүүр тулаад бус хүмүүсийн амьдрал ч гэсэн энэ тохиолддог гэсэн. Миний амьдрал яг дунд үе учраас яг энэ үед ийм асуудал тохиолдож байгаа юм байна. Тэгэхээр өмнө нь амьдарч ирсэн хүмүүс ч гэсэн энэ асуудалтай тулгарч ирсэн. Тэднэр шийдээр гарсан юм чинь би ч гэсэн тэднээс суралцаад ингэ шийдээр гарах боломжтой гэдэг ингэ өөрөө бэлдэх боломжтой юм байлээ. За жишээ нь миний хувьд бол ингэ уншаад явж байхад жишээ нь ингэ амьдралын төгсгөл үе рүү орсон ч амар эвгүй байхгүй. Жишээ нь ингэж таны хань ижил чинь нас орж магадгүй. Таны найз нөхөд чинь нас орж магадгүй. Та өөрөө ингэ одоо унаад бэртэж магадгүй. Хүнд өвчин тусаж магадгүй гэж бичсэн байхгүй. Тэнгүүд хүн чинь ирээдүгээ хамгийн гоёор ингээл төсөөлөл тэгэл амар гоё юм ихтгэл найдвар дүүрэн найдаж байгаа штэ. Тэгтэл энийг уншсанараа тийм үү 80 нас даваад эхлэхээр манай гэр бүлийн нас орч болох юм уу? Би ч гэсэн өөрөө төрүүлээч явж болох юм уу? Хөөх тэр үед болохоор ингээд миний найз нөхөд хүртэл нас орох юм уу гэл ингээд ойлгомжтой юм шиг хэрнээ хөөх тэр зүйл ч гэсэн яг миний амьдралд бас ингээд тохиолдох юм уу гэд бодоод үзэхэд бас ингээд айгүй эвгүй юм байлээ. Тэгэхээр яг амьдралын мөчлөгүүдэд энэ насанд ийм асуудлууд тохиолдох боломжтой шүү гэдгийг нэг бүрчлэн уншихаар бас мэддэг юм шиг хэрнээл хүүх нэрээ надад ч гэсэн энэ зүйл хизээ нэгэн цагт ингээд тохиолдондоо гэж бодохоор бас айгүй өөрөөр хандах юм байлээ. За ингээд номынхон гол агуулга руу орё. За номын зохиолч ингээд энэ аялал амьдрал гэдэг энэ аяллалыг туулаад гарсныхаа дараа шинэ аялагчтай зориулаад энэ зарчмыг ингээд баримтлаад яваарэ гэсэн тэр зөвлөгөө гэсэн үг байгаа юм л да. За нэгдүгээр зарчим нь болохоор ингэнэ. Бодит байдлыг яг байгаагаар нь харах нэгдүгээр зарчим. Энэ бол бүр нэгдүгээр зарчим гэсэн. Яагаад гэхээр одоо таны амьдралдаа ингээд гаргаж байгаа чанартай шийдвэрүүд чинь амьдрал гэдэг сонголт гэдэг чинь тийм болохоор таны амьдралдаа гаргаж байгаа чанартай шийдвэр гаргалт чинь чанартай амьдралыг бүтээдэг гинэ. Тэгэхээр чанартай зөв шийдвэр зөв сонголтыг хийхийн тулд мэдээж бид нэр сонголт хийж байгаа энэ амьдралаа яг бодитоор байгаагаар нь харж ижил зөв сонголт хийж штэ тий. Байгаагаар нь харахгүйгээр туйлшраад ч юм уу нүдний шилэр ч юм уу ингээд өөрөөр хараад ах юм бол мэдээж амьдралд ингээд зөв шийдвэр гаргах боломжгүй. Тийм учраас номын зохиолч манайх нэгт таны баримтлах ёстой зүйл бол яг бодит байдлыг байгаагаар нь харж сурах хэрэгтэй. Гэтэ ингээд шууд л бид нар ч угаасаа хүн сэтгэл хөдлөлийн амьтан учраас яг бодит юмыг бодитоор нь харж чадахгүй байгаа штэ. Гэхдээ байж болох ингээд бодитоор нь харахын тулд өөрийнхөө энэ туйширсан бодол, сэтгэл хөдлөл, эго эднэрийгээ дараад яг бодитоор нь харахыг ингээд ирмэлцэх зарчимтай байгаараа ер нь л өөрийгөө хуурдгүй зарчимтай байгаараа гэж хэлээ. За тэгээ дээрэс нь ингээд бодит байдалтай ингээд тулгархаараа тий өөр байгаасаа гэж хүсэх ч юм уу эсвэл надад ингээд яагаад ийм азгүй байна гэх мэтчлэнгээр ингээд гомдлох нь бол яг аялалд явж байгаа танд бол хизээч хэрэг болохгүй шүү гинэ. Үнэхээр таны урдаас нэг могоо гараад ирэх юм бол яагаад надтай могоо таарч байгаа? Би ямар азгүй юм бэ? Эсвэл надтай могоо таараагүй байсан ч болоосоо гэж бодох нь бол ингээд аялалд чинь огтоосоо хэрэг болохгүй гинэ. Тийм болохоор ерөөсөө л ингээд аялалд чинь юу ч тохиолдож магадгүй. Гол нь тэр зүйлийг би байгаагаар нь харж ижил яг үнэхээр могоо бол могоо л гэж харж иж ардаас нь ингээд зөв шийдвэрийг гаргах болно. Тийм учраас нэгдүгээр зарчим бол бодит байдлыг байгаагаар нь харах юм байна. За гэхдээ ингэж бодит байдлыг байгаагаар нь харахад биднэрт хоёр зүйл саад болж идэг юм байна. За нэгдүгээрх нь болохоор эго. Бидний эго, аминчхан үзэл. За энэ эго гэдэг зүйл бол угаасаа хүнд байглаас нь заягдсан зүйл байдаг гинэ. Одоо хүн бол угаасаа сул талаа хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. За өөрөө зөв байхыг алтаж онохыг биш өөрөө зөв байхыг хүсдэг. Тэгээд энэ бол ингээд байглаас зайсан хүн болгонд байдаг зүйл юм байна. За энээсээ болоод бид нэр өөрийнхөө сул талыг ингээд ерөөсөө харж чаддаггүй. За дээрэс нь сул талыг нь хин нэгэн хилээд өгөх юм бол хүн ерөөсөө тэрийг шууд ингээд дайралт гэж хүлээж авдаг гинэ. Одоо чиний сул тал чинь ийм байх шүү гэд хэлэхэд дотроос маань тэрийг дайралт гэж хүлээж аваад шууд үгүйсгдэг. Эсвэл бол буцаагаад чи ч гэсэн ийм сул талтаач гэд нөгөө үнлүгээ дайралт гэдэг бие хамгаалдаг ийм механизм бидний дотор байдгийн байна. Тэнгүүд энэ эго маань болохоор яг бодит байдлыг ингээд харахад саад болж идэг. Тийм болохоор номын зохиолч маань та өөрийгөө ширэнгэн ойд ингээд аялал хийж байгаа хүн гэж бодоорой гэдэг аахгүй. Хэрэг үнэхээр ширэнгэн ой дотор аялал хийгээд явж байгаа амь нас тийм эрсдэлтэй үед бол хин нэгэн таны сул талыг хэлж өгч юм уу? Та өөрийнхөө сул талыг үгүйсгэх юм бол таны амь насанд эрсдэлтэй шүү дээ, тий? Тийм учраас ингээд үнэхээр амь эрсдсэн юм аялалд явж байгаа гэж бодох юм бол хин нэгэн таны сул талыг яг бодитоор нь хэлж өгөх юм бол тэрэнд баярлан та өөрөө ч гэсэн маялах ч юм уу бусд хүмүүст яаж харагдах вэ гэж бодхоосоо илүүгээр үнэхээр миний сул тал юу вэ? Яг ийм нөхцөл байдал тулгархаар би энэ асуудлыг шийдэж чадахгүй. Миний сул талуудыг нөхөж өгөх хэн билээ гэж ингэж бодитоор сэтгэх хэрэгтэй юм байна л да. Тийм болохоор энэ эго гэдэг бол угаасаа хүн болгонд байдаг. За тэрээс нь энэ эго гэдэг бол зөв байх хэрэгцээ гэсэн мэлээ. Би өөрөө зөв байх. Би өөрөө үнэн байх хэрэгцээ гэж хэлээ. Тэнгүүд номын зохиолч болохоор та зөв байх хэрэгцээнээсээ илүүгээр яг
юу бодит үний юм бэ гэдгийг олж мэдээд тэрнээсээ таашаал авдаг болоороо гэж хэлээ. Тэгээд бодит байдлыг яг байгаагаар нь харж чаддгүй хоёр дахь шалтгаан маань болохоор бидний одоо ингээд харлахын байдал гинэ. Одоо хүн болгоны ингээд ертөнцийг үзэх үзэл өөр штэ тий. Хүн болгон нэг ямыг өөр өөрийн өнцгөөс өөр өөрөөр хардаг. Тэгээ энэ нь бол давуу тал болон сул тал болж идэг. За тэгэнгүүт номын зохиолч маань болохоор та хичнээн одоо таны ертөнцийг үзэх үзэл харах өнцөг чинь хичнээн зөв байсан ч гэсэн бусад хүмүүсийн харж байгааг та харж чадахгүй, таны харж байгааг ч гэсэн бусад хүмүүс харж чадахгүй. Тийм учраас одоо бодит байдлыг яг байгаагаар нь харахын тулд танд бусад хүмүүс маш их хэрэгтэй шүү. Тэгэхээр өөр танаас өөр үзэл бодолтой хүмүүсээр багаа бүрдүүлээд тэгээд аялалтаа хамт гараараа. Ерөөсөө ганцаараа битгий гараараа. Яагаад гэвэл таны харж чадахгүй юмыг бусад хүмүүс харж чадах болно. Бас бусад хүний харж чадахгүй юмыг ч гэсэн та харах болно. Тийм учраас бодит байдлыг байгаагаар нь харж чадахгүй байхад таны өөрийн чинь ганцаараа гिचэн харах өнцөг хангалтгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй гэсэн байлээ. За хоёрдугаар зарчим болохоор асуудлыг хамгийн сайнаараа шийд гинэ. Асуудал бол танд зайлшгүй тохиолдно. Тийм учраас асуудал тулгарх юм бол яагаад энэ асуудал надад тулгарч байгаа гэж бодох биш. Зүгээр л тэр асуудлыг байж болох хамгийн сайнаараа шийдэх ёстой юм байна. За тэгээд асуудалтай хүмүүс яг нэг одоо урт аяллалын дунд тий асуудалтай тулгархаараа хүмүүс ер нь хоёр хуваагддаг юм байна. Нэг нь бол асуудлаа давж чадалгүйгээр байгаа байрандаа үлддэг. А нөгөө хэсэг нь бол тэр асуудлыг яаж хийж аваад шийдээд цаашаагаа ингээд аяллаа үргэлжлүүлээд явдаг. Тэгэхээр шат болгон дээр чинь биднэрт өөр асуудлууд тулгарч байгаа. Тэгэхээр шат болгон дээр ингээд асуудалтай тулгарх болгонд бүлэг аялагчид маань ингэж хоёр хуваагдаад зарим нь үлдээд зарим нь ингээд цаашаагаа явдаг гинэ. За тэгээд асуудалтай тулгарх тал дээр болохоор ингэж хэлсэн байлээ. Одоо таныг амжилтанд хөтлөх ингээд 5 алхам байгаа юм байна л да. Шат болгон дээр чинь энэ 5 алхам тохиолдох юм байна. За энэ 5 алхам нь юу вэ гэхээр за нэгдүгээрт бол та эхлээд зорилгоо тодорхойлох хэрэгтэй байна. Зорилгоо маш сайн тодорхойлно. Гэхдээ зорилгоо тодорхойлохдоо болохоор та одоо ганцаараа одоо энэ амьдрал дээр бүх зүйлийг одоо өөрийн болгож чадахгүй, дээрэс нь ингээд бүх амжилтанд хүрч чадахгүй шүү дээ тий. Та нэг доор одоо ингээд олимпийн жуудаагийн авраг болсноо нэг доор шууд дахиад одоо усан сэлтийн аврах ч юм уу болох боломжгүй. Аль нэгийг нь л ингээд болох боломжтой шүү дээ. Тийм учраас номын зохиолч маань цаад зорилгоо тодорхойлохдоо одоо ямар аль болохоор ингээд цөөхөн зорилгыг тодорхойлоорой. Чухлаар нь ирэмблээд хамгийн чухал зорилгуудаа тодорхойлоорой гэсэн байлээ. За ингээд зорилгоо тодорхойлсны дараа хоёр дахь нь болохоор асуудал бол ингээд зайлшгүй тулгарна гэж байгаа шүү дээ тий. Тийм болохоор тэр асуудлыг бол та ингээд тисэд байх ш харин тэр асуудлыг яг юу үүсгээд тэр асуудлыг бас яаж даван туулах вэ гэд асуудлаа сайн таних мэдэх хэрэгтэй байна. Тийм болохоор хоёр дахь дээр нь болохоор надад одоо ямар асуудлууд тулгарч болох вэ? Та зорилгоо тодорхойлсон шүү дээ тий. Би жуудаагийн тамирчин болох уу? Усан сэлтийн тамирчин болох уу гэдэг ингээд зорилгоо тодорхойлчихж байгаа. Тэгвэл хоёрдугаар алхам нь энэ ингээд тодорхойлсон зорилгын ардаас би явхад надад ямар саад бэрхшээлүүд тулгарч болох вэ гэдгийг уртчлаа таамаглах юм байна. Яагаад гэвэл одоо асуудал бол тулгарх нь тодорхой гинэ. За гурав дахь нь болохоор энэ асуудлуудыг юу үүсгдэг вэ гэдэг талаар судлах юм байна. Тэгэхээр одоо таны аялал ч юм уу те энэ амьдралт чинь одоо ийм асуудлууд тулгарч магадгүй юм байна гэдэг ч юм уу ингээд асуудлаа тодорхойлсны чинь дараа та тэгвэл энэ асуудлыг яг юу үүсгэх юм болоо? Үндэс язгуур нь юу бий болгоод идэм болоо гэдэг талаар судлах хэрэгтэй юм байна. За одоо жишээ авъя гэхдээ одоо гэр бүлийн маргаан гэж бодъё л да тий. Тэгвэл таны амьдрал гэр бүлийн маргаан тохиолдох магадлал өндөр шүү дээ тий. Тэгвэл энэ гэр бүлийн маргаан гэсэн энэ асуудал юунаас олж яг үүсдэг юм болоо? Бас үүссэн үед нь яаж шийдэх юм болоо гэдгийг та судлах юм байна. За дөрөвдүгээрх нь болохоор яг тэр асуудалтай тулгарсан үедээ тэгвэл би яаж шийдэх вэ гэсэн төлөвлөгөөгөө уртчалаад гаргана. За тэгээд 5 дахь нь болохоор тэр одоо асуудалтай тулгархаараа тэр төлөвлөгөөнийхөө дагав хэрэгжүүлэх юм байна. За тэгэнгүүт шат ахих болгонд чинь биднэрт өөр янз бүрийн саад бэрхшээлүүд тулгарч байгаа тийм үү. Тэгэнгүүт энэ 5 алхмыг болохоор номын зохиолч маань тэр шат болгон дээрээ та ашиглах ёстой шүү. Шат болгон дээрээ та шат агсныхаа дараа одоо миний амьдралд ямар асуудлууд тохиолдож болох вэ? Миний зорилго юу вэ? Тэгээ энэ асуудлууд тулгархад би яаж шийдвэрлэх вэ? Бас энэ асуудлуудыг үүсэх байхын тулд урьдчилан сэргийлэх хамгаалах аргууд нь юу байна гэдэг төлөвлөгөөгөө гаргаад явах юм байна. За тэгэхээр хоёрдугаар зарчим бол асуудал бол танд зайлшгүй тохиолдно. Тэгэхээр асуудал тулгарсан үед таны авах ёстой, таны баримтлах ёстой зарчим бол асуудлыг би хамгийн сайнаар шийднэ л гэсэн зарчимтай байх ёстой юм байна. За энэ мэтчлэнгээр ингээд амжилтанд хөтлөх зөндөө олон жижиг янз бүрийн зарчмуудыг бол энэ ном дээр тусгаж өгсөн байдаг. Ерөнхийдөө хамгийн том хоёр зарчмыг нь өнөөдрийн бичлэг дээр хуваалцлаа. За тэгээ энэ дээр бол бас ингээд ажил амьдралын зарчмууд гэдээ бас бүр зөндөө олон үнэт зарчмууд байгаа юм билээ. Гэтэ бараг 600 хуудастай, 560 хуудастай учраас би одоо цагаан сараар унших уу эсвэл ямар нэгэн одоо амралт баяр ёслолыг далимдуулж унших уу гэж одоо яг эхэлж чадахгүй байгаа. Эхэлчих юм бол бас ингээд нэлээд цаг орох юм санагдаад эхэлж чадахгүй байгаа. Гэтэ
хизээ нэг цаг бас энэ номны бичлэгийг оруулах байхаа. Хэрвээ та бас энэ номыг хэрвээ уртчлаад уншсан болвол уншихад ямар байсан бэ сэтгэлдээ бас доор хуваалцаж өгөөсэй гэж хүсэж байна. За мөн өнөөдрийн манай бичлэгийг одоо хийхэд дэмжлэг үзүүлсэн Сургааны Англи хэлний академийн хамт олонд маш их баярлалаа. Хэрвээ та англи хэлнийхаа төвшинг ахиулъя гэж зорж байгаа бол Сургааны Англи хэлний академиас бүтэн сая өдөр болгон өглөө 9:30-д явагддаг танилцуулга үн төлбөргүй сургалтанд суугаад үзээрэй. Одоо Сургааны Англи хэлний академиас ямар багшаар, ямар хөтөлбөрөөр, одоо хэр хугацаанд хичээл ордгийн бэ гэдгийг бүр маш дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг юм байлээ. Тэгээ бид нар чинь ингээд сургалтын төвд явхад одоо ямар анги танхим, ямар хөтөлбөрөөр орох нь ингээд маш чухал байдаг шүү дээ. Гэхдээ тэрийгээ сайн мэдэхгүй ингээд сонголтоо хийгээд дараа нь харамсах тохиолдлууд гардаг. Тийм байтал эднийх бол ингээд эхлээд танилцуулга юм сургалт явуулдаг учраас бас ингээд дараа нь харамсахгүй сонголт их аюул том давуу талтай юм байлээ. Тийм учраас та англи хэлнийхаа төвшинг ахиулъя гэж зорж байгаа бол Сургааны Англи хэлний академиг зориод үзээрэй.